Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. 2007 оны 12 дугаар сарын 25-нд бүгд найрамдах Солонгос улсын Анян хотод бага сургуулийн 2 охин орон нутгийн нэгэн сүмд болсон 100 сарын мөргөлд оролцоод гэрлэг гарах замдаа сургаггүй алга болсон юм. Тэр үеэс хойш хэдэн сарын турш эрх баригчид асар том хэмжээний 90 хайх ажиллагаа явуулсан ч тодорхой мөр олж чадсангүй. 100 цагтаа мөрдөгчд энэ хэрэг дайрчлагдсан байлаа. Хотын өнцөг болон бүрт хэдэн мянган зарлын ууц тараагдсан. Гэвч ийм их хүчин чармаалт гаргасан ч бодиттой улмөр гарч ирээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа аажмаар мухартал орж эхэлсэн юм. 3 сарын дараа алга болсон 2 хүүхдийг хайх ажиллагаа энгийн сургаггүй болсон хэрэг байхаа болж тухайн үеийн Солонгос улсыг шочроосон хамгийн аимшигт гэмтэргийн нэг болж хувирсан юм. Энэ нэрийг орон сууцны олон цагтsalбар тухайлбал Парквилл зэрэг байрнууд нэгт байрласан Манангу дүүргийн орсон суугчдын бүсэд болсон. Энэ дүүрэгт хүүхдүүд тоглох дуртай нийтийн тоглоомын талбай байдаг бөгөөд ойролцоон сүм хэд хэдэн жижиг дэлгүүр байрладаг учраас жирийн нэгэн захын хот байлаа. Анян хотын орсон суугчид зул сарын баярыг ихэд чухалчил тэмдэглэдэг байв. Тэд сүмд мөргөлд оролцож бэлэг солилцсон хөршүүдтэйгээ цугларч баярладаг байсан. 2007 оноос өмнө Анян хот хүчирхийллийн гэмт хэргийн түвшин маш бага гэдгээр алдартай байсан бөгөөд энэ нь бага насны хүүхдтэй гэр бүлүүдэд аюулгүй газар гэсэн мэдрэмж төрүүлдэг байлаа. 2007 оны 12 дугаар сарын 25-ны үдээс хойш бага сургуулийн сурагч Ий Хэжин 10 настай, Үү Есэл 8 настай Анян хотын нэгэн сүмд болсон 100 сарын мөргөлд оролцсон. 4 цагийн үед охид сүмийн ашаанаас гарч бэлэг худалдаж аваад ойролцоон тоглож байжээ. Хамгийн сүүлд 4 цаг 10 минутын үед Анян урлагийн төвийн ойролцоох хамгаалтын камерт бичигдсэн байдаг. Үүнээс хойш зарим гэрч охидыг оройн 5 цагийн үед Манангу дүүргийн нэгэн тоглоомын талбай дээр харсан байж магадгүй гэж мэдүүлсэн. Үүний дараа хүүхдүүд гэртээ хизээж эргэж ирээгүй. 2 охин хоёулаа гар утсгүй байсан юм. Шөнө болтол хүүхдүүдийн хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байснаар гэр бүлүүд нь улам ихээр санаа зовж эхэлжээ. Шөнө дунд орчимд эцэг их нь цагдаад сургаггүй алга болсон тухай мэдгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа шууд эхэлсэн боловч цагдаа нар хүүхэд тулгаалах хэрэг байж болзошгүй гэж болгоомжилж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд энэ талаар мэдээлэхгүй байхыг хүссэн байна. Засгийн газар шуургай тусгай мөрдөн шалгах баг байгуулж тоглоомын талбай ойролцоох суруурын уул Анян урлагийн төв орчмын газруудад 90 хайх ажиллагаа явуулж эхэлсэн. Цагдаа нар тоглоомын талбайд охидыг харсан хүмүүс болон ойролцоох орсон суугчдаас мэдүүлэг авч эхэлжээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны эхний шатанд с ิจ гтэй үйлдэл тодорхой улмарч илрээгүй. Хүүхдүүдийг хулгайлсан гэдгийг батлах зүйлч байсангүй. Мөн хинж барьцааны мөнгө ихээгүй. Тиймээс эхэндээ цагдаа нар энэ эргийг зүгээр л сургаггүй болсон хүүхдүүдийн хэрэг гэж үзэн шалгаж эхэлсэн. 5 хоног өнгөрөхөд ахиц дэвшил гараагүй учраас цагдаа нар хэргийг олон нийтэд ил болгож сургаггүй болсон хүүхдүүдийн талаар улсын хэмжээний яаралтай зарлал гаргаж хохирогчдын зургийг байрлуулсан ойролцоогоор 3000 гаруй тараах ууц тараажээ. 90 хайх ажиллагаанд өдөр бүр өглөөний 9 цагаас шөнө дунд хүртэл ажиллах 500 орчим цагдаа болон 70 мөрдөгч оролцож байв. Эхний эдэн 7 хоногийн дотор нийтдээ 6500 гаруй хүн энэ ажиллагаанд дайшлагдсан байна. Хүмүүсийн айдас санаа зовнил улам нэмэгдэж эхэлсэн. Дараагийн 7 хоногудад мөрдөн шалгах ажиллагаа аажмаар зогсон байдалд орж олон нийтийн дунд бухимдал үүсгэж эхэлсэн. 2008 оны эхээр шинэ улмар гарч ирэхгүй байсан тул 90 хайх ажиллагааг багасгаж хэсэг хугацаанд бүр зогсоосон. Үүний улмаас энэ нэрийг түр хугацаанд цагдаагийн анхаарлын төвөөс гарсан юм. Гэвч 2008 оны 3 дугаар сарын 6-нд цагдаагийн дарга хэргийг аль бие осоор дахин нээх тушаалөгч мөрдөн шалгах ажиллагааг дахин идэвхжүүлжээ. 2008 оны 3 дугаар сарын 11-нд 2 охин сургаггүй алга болсноос 77 хоногийн дараа Кёнгидэ мужийн Суван ууланд нөөц цэргийн сургалтанд оролцож байсан нэгэн эрэгтэй хүний яс олсон байна. ДНХ шинжилгээгээр тэрхүү яс нь 10 настай Ий Хэжинийх болох нь тогтоогдсон. Түүний биеийг хэсэгчлэн салгаж ойролцоогоор 30 см-ийн гүн газарт булсан байжээ. Бага сургуулийн 2 охиныг 90 хайж байсан хэрэг аль бие осоор хүү амныг хэрэг гэж ангилагдсан. Мөрдөн шалгах хүрээг зөвхөн Анян хотоор хязгаарлахгүй ойролцоох бүс нутгууд хүртэл тэлжээ. Хэвлэлийн баг хурал дээр тухайн үед Анян хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Пак Жан Хуан цогцыг нуусан арга болон
тээврийн хэрэгсэл ашигласан байж болзошгүй байдлыг үндэслэн гэмт итгээд ганцаараа амьдардаг эрэгтэй хүн байх магадлал өндөр гэж мөрдөгчд үзэж байгааг мэдгдсэн. Энэ дүгнэлтэд үндэслэн цагдаа нар Аниа хотын 6 болон 8 дугаар дүүрэгт ганцаараа амьдардаг хэдэн зуун эрэгтэйчүүдийг шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад Чон Сонхён гэдэг орон нутгийн нэгэн эрэгтэй талаар мэдээлэл ирсэн. Тэр Ий Хижиний гэрээс ердөө 130 метрийн зайд ганцаараа амьдардаг байв. Чон 2 хүүхэд алга болсон яг тэр өдөр машин түрээслээд маргааш нь буцааж өгсөн байсан. Машиныг шалгах үед цагдаа нар тээшний хэсгээс цусны улмар илрүүлсэн бөгөөд ДНХ шинжилгээгээр тэр цус нь 2 охиныхтой таарч байв. 2008 оны 3 дугаар сарын 16-нд Чонгийг Аниа хот дахь ээжийнх нь гэрт баривчилж цагдаагийн газар тавьчирсан. Анхны байцаалтын үеэр Чон хэрэгт ямар ч холбоогүй гэж үгүйсгэсэн байдаг. Гэвч удалгүй тэр мэдүүлгээ өөрчилж зам тээврийн ёслоор санаандгүй хүүхдийг дайрч алсан. Дараа нь найсандаа цогцыг нуусан гэж хэлсэн. Харин цагдаа нар Чонгийн хэлсэн газарт ямар ч осол болсон улмөр олж чадаагүй. Чонгийг баривчилсанаас 2 хоногийн дараа цагдаа нар эрлийг үргэлжлүүлж Сэхон орчмын голын бүсээс хүний биеийн бүсдэсгүүдийг олсон. Цагийн туршид үргэлжилсэн ажиллагааны дараа цуглуулсан эдгээр хүний биеийн эсгүүдийг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулахад тэдгээр нь Ий Хижинтэй хамт алга болсон 2 дахь охин болох Үү Есэл болох нь тогтоогдсон. Чонгийг баривчилснаар зөвхөн гоо сэжигтэн тодроо зогсохгүй хэдэн сарын турш мухартал орсон байсан энэ эргийн үнэн мөн чанар ил болж эхэлсэн юм. 1969 онд төрсөн Чон Сонхён докторгүй асуудалтай гэр бүлийн орчинд өссөн. Мөрдөн шалгах материал дурдсанаар түүний аав архинд онцсон бөгөөд байнга хүчирхийлэл гаргадаг хүн байжээ. Сургуулийн жилүүд нь ангийнх нь түүнийг шоолж дээрлэгдэх байсан бөгөөд энэ нь сэтгэл зүйн байнгын дарамт хичээл таслах зэрэг асуудал төрөгсөн байна. Өсвөр нас болон залуу наснда Чон хэд хэдэн богино хугацааны хайр дурлалын харилцаатай байсан ч бүгд хурдан дуустдаг байжээ. Мөрдөгчдийн үзснээр эдгээр туршлагууд нь түүний дотор эмэгтэйчүүдэд хандах сөрөг хандлагыг удаан хугацаанд бий болгосон байж магадгүй гэж дүгнсэн. Гэхдээ тухайн үед түүнийг аль бие осоор ямар нэгэн сэтгцийн өвчтэй гэж оншилсан баримт байхгүй. Чон компьютерийн ухааны чиглэлээр дээд их сургуулийг төгссөн. Гэвч сургуулаа төгсөөд тэр улам бүр ганцаардмал амьдрал руу шилжиж Аниа хотод жижиг өврөө төрөөслөө амьдарч эргэн тойрныхонтой бараг харилцдаггүй байжээ. Байцаалтын үеэр Чон эмэгтэйчүүдтэй ойртохын тулд хотыг танилцуулж өгнө гэх мэт сонирхол татах амлалтууд өгдөг байсан. Эсвэл өөрийгөө шашин шүтлэгтэй сүсгтэй хүмүүстээр харуулж итгэлийг нь олдог байсан гэж мэдүүлсэн. Ялангуяа бага насны охидод ингэж ойртдог байжээ. 2 бага сургуулийн сурагч алга болсон үед Чон Анианд хохирогчд ихэвчлэн явдаг замын ойролцоо амьдарч байсан. 2008 оны 3 дугаар сарын 22-ноос 23-ны хооронд үндэсний цагдаагийн газрын гэмт хэргийн сэтгэл судлалын шинжээж удирдсан байцаалтын үеэр Чонгийг зан үйл болон сэтгэл зүйн шинжилгээний аргуудаар байцаасан юм. Олон цаг үргэлжилсэн байцаалтын эцэст Чон эцэст нь гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны чухал үе шатыг дуусгажээ. Чонгийн мэдүүлснээр 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өглөөний 7 цаг орчимд шөнийн жолоочийн ажлаа дуусгасан. Дараа нь тэр их сургуулийн найзтайгаа уулзаж хамт сууж уусан. Дараа нь өөр нэг бааранд очиж ойролцоогоор 2 литр шар айраг уужээ. Өглөөний 11 цаг орчим Чон гэртээ оцсонж үргэлжлүүлэн арх уусаар байсан. Түүний хэлснээр энэ хугацаанд өөр юм хэрэгэлсэн бөгөөд хий юм харах мэт байдалд орсон гэж мэдүүлсэн. Чон гэмт хэргийг өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ үйлдсэн гэж хэлжээ. Оройн 5 цаг 30 минутын орчимд Чон гэрээсээ гарч 2 охин ээжтэй бэлэг авчгаад буцаж яваг харсан. Тэр өөрт нь нохоо байхгүй мөртлөө өвчтөе нохоог асрах хэрэгтэй болсон гэсэн цохиомол түүх ярьж охидод ойрчжээ. Охид түүнтэй хамт явахыг зөвшөөрсний дараа Чон тэднийг гэртээ оруулж хаалгаа төгжин шаардлагыг нь биелүүлэхгүй бол явуулахгүй гэж занал хийсэн байна. Мөрдөн шалгах дүгнэлтээр Чон охидыг сүрдүүлж ноцтой хүчирхийлэл үйлдэхийг оролцсон бөгөөд хүүхдүүд эсэргүүцэхэд хоёуланг нь хөнөөсөн. Хэргийг үйлдсэний дараа Чон маш тайван байсан бөгөөд бүр хоол захиалж идсэн нь олон нийтийг маш их цочроосон нэгэн баримт болжээ. Дараа нь тэр хүүхдүүдийн цогцыг устгах ажиллагааг эхлүүлжээ. Ий Хижиний биеийг улаан хуванцар саунд хийж түрээсэлсэн машины тээшинд очиад Суан хотын Конгу ууланд аваачиж булсан байна. Маргааш нь шөнө 3 цагийн орчимд Чон Үү Есэлийн биеийг мөн адил аргаар авч явж
Кунжаасион орчмын нэгэн горхинд хайжээ. Цогцыг нуусныхаа дараа Чон өмнө нь ажиллаж байсан компьютер засварын газар руу явсан байна. Тэр өдрийн үдээс хойш Чон хамт ажилладаг байсан хүнээс компьютер засаж өгөхийг хүссэн. Мэдээллээр тэр энэ хугацаанд маш тайван харагдаж байсан бөгөөд өдрийн 3 цагийн орчимд түрээсийн машинаа буцааж өгчээ. Гэвч прокурорын мөрдөн шалгах ажиллагаагаар Чон арх болон химийн бодисын нөлөөгөөр өөрийгөө хянах чадваргүй болсон гэсэн мэдүүлэг нь баримттай нийцэхгүй гэж дүгнжээ. Цаг хугацааны дарааллын шинжилгээгээр тэр хүүхдүүдийн хөнөөсний дараа буюу оройн 7 цаг 30 минутаас 8 цагийн үед дахин арх ууж эхэлсэн тогтоогдсон. Харин оройн 10 цаг 30 минутын орчимд цогцыг зөөж байх үедээ химийн бодис хэрэгэлсэн байжээ. Чонгийн гэрийг нэгж үед цагдаа нар түүний төхөөрөмжүүдээс ойролцоогоор 1400 ширхэг садар самуун бичлэг бараг 10,000 орчим садар самуун зураг олсон байна. Баривчлагдсаны дараа хийсэн сэтгэл зүйн шинжилгээгээр Чон нийгмээс тусгаарлагдсан. Нийгмийн эсрэг зан төлөвийн эмгэгтэй төстэй шинжилэрдэг хүн байсан бөгөөд насан туршаагүй хүүхдүүдтэй холбоотой маш аюултай зан үлийн хэм маягтай. Хийсэн үйлдэлтэй огт гэмшдэггүй хүн байсан гэж тогтоогдсон. Мөн мөрдөн шалгалтаар Чонгийн өмнөх амьдралыг дахин шалгахад 2004 онд Кёнгимужийн нэгэн хотод болсон илрээгүй нэгэн хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй илэрсэн байдаг. Тухайн хэрэгт мөнгөний маргаанаас болж биеийн үнэлэгч эмэгтэй алагдсан бөгөөд цогцыг нь булсан байжээ. Тухайн үед Чонгийг цагдаа нар сэжигтнээр дуудаж байцаасан байсан. Учир нь тэр эмэгтэйтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь Чон байсан. Тэр худал илрүүлэгчийн шалгалтанд тэнцээгүй. Гэвч гар утасны байршлын мэдээллийг ашиглан өөрийгөө тухайн үед өөр газар байсан гэж тайлбарласан тул шууд нотлох баримт хангалтгүй байсан учраас эцэст нь сурлагдсан байна. Мөрдөгчд дараа нь Чонгийн гэмт хэрэг улам ноцтой болж өргөцсөнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг тодорхойлсон. Үүнд 2004 оноос эхэлсэн хүчирхийллийн түүх, Анян хотод боломжит тохирогчдын ойролцоо амьдарч байсан. Мөн нийгмээс тусгаарлагдсан ганцаардмал амьдрал нь нөлөөлсөн гэж үзжээ. 38 настай компьютер засварчин Чон ганцаараа амьдарч намгүм бараг анзаарахдаггүй амьдралтай байсан ч бодит байдал дээр түүний гэмт зан үйл улам гүнзгийж байв. Тэр байнга арх бодис сэргэлдэг байсан бөгөөд хүчирхийлэлтэй контент их үздэг байсан нь эцэстээ 2007 онд үлдсэн аимшигт гэмт хэрэгт хүргэсэн гэж мөрдөгчд дүгнсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Чон бага сургуулийн 2 хүүхдийг хулгайлж хөнөөсөн зэрэг маш ноцтой гэмт хэрэгт албан ёсоор яллагтагчаар татагдсан байна. Прокурорын гол нотлох баримт нь түрээсийн машинаас олдсон ДНХ уулмар болон байцаалтын үеэр Чонгийн өгсөн мэдүүлгүүд байв. Анхан шатны шүүхтэр прокурорууд гэмт хэргийн ноцтой байдлыг онцолж хохирогчд бага насны хүүхдүүд байсан хэрэг санаатай үйлдэгдсэн мөн цогцыг нуусан нь гэмт хэргийг нуух төлөвлөгөөтэй үйлдэл байсан гэдгийг онцолсон. Харин өмгөөлөгчдийн тал прокурорын нотлох баримтыг ницаах хангалттай үндэслэл гаргаж чадсангүй. Аняны энэ хэрэгээс гадна Чон 2004 онд Кёнгимужийн нэгэн хотод болсон өөр нэгэн эмэгтэй хүүхэлтэй холбоотой хэрэгээр мөн буруутгагдаж хүний амьд хүрсэн хэрэгт буруутай гэж тогтоогдсон байна. Энэ нэмэлт ялан шүүхийн хувьд Чонгийг нийгэмд маш аюултай хүн гэж үзэхэд улам хүчтэй нөлөөлсөн. Шүүх өмгөөлөгчдийн сэтгцийн өвчтэй байсан гэсэн тайлбарыг хүлээн аваагүй бөгөөд үүнийг батлах бодит эмнэлгийн баримт байхгүй гэж үзв. Шүүгчид энэ гэмт хэргийг туйлын хэрцгий харгас гэж тодорхойлж цаашид ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд хатуу ял оноох шаардлагатай гэж мэдгдсэн. Үүний үндсэн дээр шүүх Чонд цаазаар авах ял оноосон бөгөөд тухайн үед энэ шийдвэр Солонгост маш ихээр анхаарал татжээ. Чон дараа нь дав залдах гомдол гаргасан ч шатны шүүхүүд анхны шийдвэрийг хэвээрүүлдээсэн. 2009 онд Өмнөд Солонгосын дээд шүүх цаазаар авах ялыг албан ёсоор баталжээ. Шоронд байх хугацаанд Чон зөрчилтэй заримдаа эсэргүүцсэн байр суурьтай байсан. 2012 онд тэр засгийн газрын эсрэг 40 сая вонны нөхөн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд мөрдөн байцаалтын үеэр өөрийг нь хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж мэдүүлсэн байна. 2017 онд Чон өөрийг нь налуурчин гэж бичсэн нэгэн сэтгүүлчийг хүтгсэн гэж үзэн шүүхэд өгсөн. Гэвч эдгээр хоёр нэхэмжлэлийг шүүх хоёуланг нь хэрэгсэхгүй болгов. 2022 онд орон нутгийн телевиз энэ нэрийн тухай баримтат кино гаргахаар бэлтгэж байх үед Чон өөрийн гараар бичсэн 9 захидлыг илгээж яа шийтгэлээ эсэргүүцсэн байна. Тэр захидлуудад
Өөрийгөө гэмт хэрэг үүлдээгүй гэж мэдэгдэж аллахыг хэн нэгэн шууд харсан гэж байгаа эсхийг асууж цагдаа нарыг нотлох баримтыг өөрчилсөн гэж буруутгасан. Дараа нь тэр телевизийн байгууллагыг муу адил шалтгаанаар шүүгүүд өгсөн ч энэ нэхэмжил мөн хэрэгсэхгүй болгожээ. Өмнөд Солонгос улс 1997 оноос хойш бодит байдал дээр цаазаар авах ялыг гүйцэтгэхийг зогсоосон байдаг. Иймээс Чон одоо хүртэл Сөүл хотын хорих төвд цаазаар авах ялын хоригдол хийвэр хоригдож ялаа эдэлсээр байна. Энэ хэрэг хоригчдын гэр бүлд маш гүн удаан хугацааны шарх үлдээсэн. Гэмт итгээд ял авснаар бүх зүйл дуусангүй харин олон жилийн турш тэдний амьдралыг зовоосоор байв. Хээжиний гэр бүл охиноо алдсны дараа бараг бүрэн нуруусан. Ялангуяа бага охиндоо маш их хайртай байсан аав нь сэтгэл зүйн чичирлээс хизээч бүрэн сэргэж чадаагүй. Тэр удаан хугацаанд гашуудал авсан хэвээр амьдарч архинд орж бие болон сэтгэл санаа наажмаар дороцоор байв. 2014 оны 3 дугаар сард тэр зүрхний шигдээсээр нас барсан. Олон хүн түүний өвхлийг охиноо алдснаас хойш давж чадалгүй тээж авсан шаналлын шууд үр дагавар гэж үздэг. Харин Үе Есүсийн гэр бүл энэ эргээс хойш бараг олон нийтийн амьдралаас бүрэн алга болсон. Тэд хаана амьдарч байгаа, ямар амьдралтай байгаа талаар албан ёсны мэдээлэл огт гараагүй бөгөөд ийм аимшигт явдлын дараа зарим гэр бүл нийгмээс бүрэн холдохыг сонгодог гэдгийн нэг жишээ болсон байна. Аниаотын Манангууд өргөт энэ хэрэг олон жилийн турш үргэлжлсэн айдас түгшүүрийн уур амьсгалыг бий болгосон. Хүүхдүүд болон эцэг эхчүүдийн өдөр тутмын амьдрал мэдгэдэггүйц өөрчлөгдөжээ. Олон гэр бүл хүүхдүүдийнхээ бие даасан байдлыг хязгаарлаж, ялангуяа сургуулиас ганцаараа гэрлүүгөө арих, эсвэл насан туршидтын хяналтгүйгээр тоглохыг хориглож эхэлсэн. Айдас түгшүүр нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон байна. Энэ байдлаас үүдэн хүүхэд хамгааллын олон санаачлах орон нутгийн хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Сургуулиуд сурагчдыг авах, хүргэх журмыг чангатгаж, хяналтын арга хэмжээг нэмэгдүүлж, эргүүл зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ нэрийг улс даяар хүүхдийн аюулгүй байдлын асуудалд ихээхэн анхаарал хандуулахад хүргэсэн. Үүний дараа Өмнөд Солонгосын засгийн газар сургуулийн аюулгүй байдал болон насан туршаагүй хүүхдийг хамгаалахтай холбоотой дүрм журмыг дахин хянаж, улам чангатгсан байдаг. Ялангуяа Аньян хотын захиргаа хяналтын дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Өндөр хүчин чадалтай хамгаалтын камерын тоо маш хурдан нэмэгдэж, өмнө нь байсан харагдахгүй сохор бүсүүд аажмаар багасжээ. Мөн 24 цагийн турш хяналт хийдэг нэгдсэн хяналтын төв байгуулж, хотын аюулгүй байдлыг удирдах системийг бий болгосон. Үүний улмаас энэ хот аюулгүй байдлын сайн жишээ болсон гэж үнэлэгдэх болжээ. Нийтэд ил болсон мэдээллээр энэ хэрэг гарснаас хойш 13 жилийн хугацаанд Аниан хотод суурилсан камерын тоо 2007 оны түвшинтэй харьцуулахад эрс нэмэгдсэн байна. Ийхүү 2007 онд Аниан хотод болсон энэ аимшигт хэрэг хоёр гэр бүлийн амьдралыг өөрөд өөрчилсөн юм. Гэмт итгээд ял шийтгэл авсан ч алдсан аймыг хизээж буцаж авчрах боломжгүй. Харин энэ хэрэг Солонгос даяар хүүхдийн аюулгүй байдлын талаар дахин бодоход хүргэж, хотуудын хамгаалалт, хяналтын системийг илүү сайжруулах шалтгаан болсон. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.